Үзэгч та бүхний орой Монголын айлтгыг би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ дараа үзэгч та бүхэнтэй уулзуулж студидтэй ярилцахаар за гадаад бодлогын судлаач эрдэмтэн Баярхүүг өрсөн байгууллагыг хүлээж хүргэсэн танд их баярлалаа. Би бас зочиндоос танилцуулаад сууж байна. За Монголын медиа корпорац ардын үг аяныг эхлүүлж байгаа ард түмнээс сонсож за Монгол Улсын ерөнхийлөгч Захир Гэлбэг доржийг өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд ер нь дүн тавиулах ийм зорилгоор ардын үг аяныг эхлүүлж байгаа. За тэр чүүднээс ер нь гадаад бодлогыг гадаад харилцааг судалж байгаа эзэмтэн судлаачид байна. За энэ ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн ажлыг ер нь хэрхэн яаж дүгндэг юм бэ гэдэг талаар бас ер нь таны дүгнэлтийг сонсохыг хүссэн. Гэхдээ хоёулаа яриагаа юунаас эхлэх вэ гэвэл өнгөрсөн он жилүүдэд ч гэдэг юм уу өнөөдөр ер нь Монгол улсын нэр хүнд дэлхийн давцанд ямар хэмжээнд байгаа юм? Бид юу хийж чадсан юм бэ гэдгээс яриагаа эхлэх хоёулаа. За мэдээж хэрэг энэ арчлалын 27 жилд бол Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцаа бол маш их өргөжөнд хэлсэн. Монгол улсын нэр хүн дэлхийн давцанд бол мөн өргөжж байгаа. Ер нь монголчуудыг дэлхийн нийтээр таньдаг болсон, мэддэг болсон ийм л он жилүүд л дээ. Ер нь гэхдээ манай гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг маань бол нэг эдийн засгийн агуулгаар баяжих хэрэгтэй гэдэг дээрээ бол алдаа оноо байна. Тийм ээ, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг тууштай өөртөө татаж чадаагүй. За эсвэл гадаад эдийн засгийн хамтын ажиллагаан дээр эргэж буцдаг, тийм ээ, олон шийдвэр гаргадаг, тийм ээ, бие биенээ өгөөсгдөг ч гэдэг юм уу. За нөгөө талаасаа бол яг 4 жилээр ингээд циклтэй их хурлын сонгуулиар засгийн газруу солигддог. Тэр утгаараа бол Монгол гадаад бодлого дээр ялангуяа эдийн засгийн гадаад хамтын ажиллагаан дээр бол бас эргэж буцсан шийдвэрүүд гаргаж ирсэн гэдэг. Тэр нь бол нөгөө эдийн засгийн гадаад харилцаа гэдэг талаасаа бол бас тийм тууштай гэдэг юм уу, тууштай биш, сайнгүй ийм нэр хүнд бол дагалдсан л да. Улс төрийн гадаад бодлого, гадаад жинхэнэ дипломатын гадаад үйл ажиллагаан дээр бол 27 жилд бол ямагтл нэмэх оноотой, ямагтл прогрессор дээш өсөж ирсэн гэж ингэж үзэж байгаа юм. Өнгөрсөн 27 жилийг аваад үзэхдээ бол Монгол улсын ерөнхий сайд 15 солигдсон байна. Улсын их хурлын дарга 12 солигдсон байна. 4 дахь ерөнхийлөгчийнхөө одоо төгсгөлийн үед явж байна. Тийм ээ, 5 дахь ерөнхийлөгчөө энэ жил сонгоно гэж. Тэгэхээр бол ерөнхий сайд их хурлын дарга ерөнхийлөгчгээд төрийн 3 өндөрлөг нь бол ийм олон солигдсон ч гэсэн Монгол улсын гадаад бодлого тууштай өргөжөнд тэлж, тийм ээ, дипломат бодлогын салбарт бол олон амжилтуудыг, тийм ээ, дараалан олсон ийм жилүүд байсан гэж ингэж үзэж байгаа юм. Тийм учраас бол Монгол улсын гадаад бодлого, гадаад нэр хүндийг бол хооронд нь бас нэг уян хатан, тийм ээ, наан цаантай авч үзэх хэрэгтэй гэж ингэж боддог. Юу ч мэдээж яг засаг төрийн баялаас шалтгаалаад Монгол улсын гадаад нэр хүнд бас өөрчлөгддөг байх гэж боддог. Ягаад гэвэл үнэхээр улс төр дотоод улс төрийн болгонд өөрөө тогтвортой байж чадахгүй байснараа гадаад нэр хүндээ унгах юм эрсдлүүд дагуулдаг л да. Ер нь хэдийн үед бид яг ийм эрсдлийг маш ихээр мэдэрсэн байна. За ер нь бол яг төр засаг тогтвортой байх, тэгээд төр засгийн гадаад бодлого ялангуяа олон улсын харилцаанд, олон улсын хамтын ажиллагаанд нь өөрт нь хүлээсэн үүрэг, хоёр талын гэрээгээр, олон талын гэрээгээр хүлээсэн үүргүүд, ялангуяа би энэ худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого дээр ярьж байна л да. Энэ нь тууштай байх явдал Монголын хувьд бол их дутагдж байсан шиг санагддаг юм. Ялангуяа тэр ингээд мэдээж хэрэг арчилсан засаглалын жилүүдэд бол тууштай гадаад бодлого явуулаад байсан байдаг боловч засаг төр нь олон удаа солигдсон ч гэдэг юм уу, тийм ээ. Одоо түншүүд нь олон удаа солигдсон. Шинэ 4 жилд бол одоо Оростой ингээд хамтын ажиллагаа өрнүүлэхэд Оросын талаас тавьдаг шаардлага юу вэ гэхдээ зэрэг танай зам тээврийн сайд чинь 4 жилд 4 удаа солигдчихжээ. Хинтээ ажиллах вэ гэдэг асуудлыг тавьдаг. Тэр нь бол тустай асуудал юм. Би өөрөө яг гадаад улс төрийн бодлого, дипломат гадаад бодлого, олон улсын харилцааны түүх судалдаг хүний хувьд аваад ярихт бол Монгол улсд бол тийм яхтар хасхоноо өхөр ийм онжлууд байгаагүй. Сүүлийн одоо ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хамгийн том хийгдэж анхаарал татж байгаа асуудал гэх юм бол төвийг сахих бодлого, байнга төвийг сахих бодлого гэдэг зүйлийг одоо сүүлийн жилд бол маш эрчтэй ярьлаа л да. Тэгэхээр юу гэдэг чим ерөнхийлөгчийг улсдаа тунхлаагүй, улсдаа хуульчлаагүй зүйлийг олон улсын давцанд ярьлаа гэдэг шүүмжлэл байдаг. Зөвхөн энэ нь олон улсын харилцаанд ямар нөлөөллийг авчирсан юм бол бид дотооддоо ингэж дүгнэж байгаа ч гадаад улсад юу яаж дүгнэж байгаа юм бол? Тий. Ойлгомжтой. Ер нь бол энэ одоогийн ерөнхийлөгчийн 8 жилийн үйл ажиллагааг авч үзэх юм бол гадаад бодлого түүний гаргаж ирсэн шинэ санаачлага, шинэ алхам гэдэг юм уу, хэрэгжүүлсэн алхмууд дотроос бол төвийг сахих бол яг тэр дээгүүр байр эзлэхгүй л дээ. Тэгээ ер нь бол энэ одоогийн ерөнхийлөгчийн хувьд аваад ярихт бол 2014 он их тэмдэглэлт
түүхэн үйл явдал болж байгаа юм. Яагаад гэвэл зэрэг Монгол, Орос, Хятадын 3 улсын удирдагчдын уулзалтын механизмыг бий болгосон. Тэгээд энэ хоёр том гүрний тийм ээ нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний хоёрынх нь тэрийн тэргүүний айлчлалыг маш богино хугацаанд бараг зэрэг шахуу Монголд хэрэгжүүлсэн тийм ээ. За тэгээд дараад нь бол Тажикстаны нийслэлд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалтын үед гурвалсан дэд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Түүний дараа Уфад Оросын, түүний дараа Ташкентд Өзбекстаны нийслэлд ингээд гурвалсан тэрийн тэргүүнэрийн уулздаг ийм байнгын механизм бий болгоод энэ жил 4-р зохион байгуулахаар ингээд ажиллаж байна. За өнөөс гадна бол нөгөө 3 улсын эдийн засгийн коридор, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор гэдгийг чинь тэр үе жинхэнэ хэрэгжүүлээд түүнийг амжилттай тийм ээ хуралдаад ингээд хоёр талаараа зөвшөөрүүлээд 30 гаруй баримтчигт гарын үсэг зураад хоёр талаараа зөвшөөрүүлээд ингээд явж байгаа гэж. Тэгэхээр бол засгийн газар энэ 3 улсын төрийн тэргүүний хэмжээнд тохирчсон, гарын үсэг зурчихсан тэр баримтчгуудыг хэрэгжүүлэх 3 улсын эдийн засгийн коридорыг яг биетэй бодиттой хэрэгжүүлэх үүрэг нь бол засгийн газар дээр бууж байгаа юм л. Тийм. Тэгэхээр бол энэ 3 улсын удирдагчийн энэ том механизмыг бий болгож чадсан гэдэг бол одоогийн ерөнхийлөгчийн хамгийн том түүхэн гавья гэж ингэж үнэлэх хэрэгтэй. За нөгөө талаас энэ асаа мэдээ хэмжээний уулзалтыг Монголд хүлээж авсан зохион байгуулсан явдал байна. Түүнийг 14 онд авахаар Миланд ярилцаад тийм ээ анхны шийдвэр гарч яхад бол за 2 жилийн өмнө шүү дээ 3 жилийн өмнө болж байна. Одоо ихтгэл муутай байсан л да Монгол энэ том арга хэмжээг зохион байгуулж чадах уугүй юу тийм ээ. Асаа мэдээ хэмжээний уулзалт Аз Европын 50 гаруй улсын төр засгийн тэргүүнээр ирнэ. За энд Монгол улс бэлтгэлтэй байна уугүй юу гэж тийм ээ. Тэгэхээр энд бол би одоо хариулт өгөх шаардлагагүй. Энийг ард түмэн өөрөө харсан. Тэгээ манай телевиз үзэгчид мэдчихэж байгаа. Өнгөрсөн зун ямар том арга хэмжээг бол зохион байгуулад амжилттай давж чадсан бэ гэж тийм ээ. Энэ бол монголчууд юунд төрж чадах уу гэдгийг бол дэлхийд дахин харуулсан. Ийм том алхам болсон гэж. Тэр төвийг сах бодлогын тухайд гэх юм бол цаг үе олсон бодлого гэж би өөрөө судлаачийн хувьд үзчихсэн. Би өөрөө гадаад бодлогын түүх судалдаг хүн. Яг энэ цаг үе маань одоо дэлхийн яг энэ цаг үе маань бол тийм маш амар тавингүй юм үедээ орчоод байна тийм ээ. Энэ бол шинэ хүйтэн дангөрдөх үү тийм ээ олон улсын харилцаанд мөргөлдөөний ирэн үе эхэлж гэнэ үү. За тогтворгүй байдлын ирэн үе эхэлж гэнэ үү гэж ямар ч байсан нэн тодорхойгүй урьдчилж таамаглаж болохын аргагүй ийм ирэн үе ирчлээ гэж. Тэгэхээр энэ ирэн үед бол Монгол улс энэ олон улсын харилцааны энэ зөрчилдөөнд түнд өөрийгөө авч явахын тулд түүний нэг гарц нь бол төвийг сах бодлого байж болно. Ер нь төвийг сах бодлогыг заавал дэлхийн улс гүрнүүдээр хүлээмжшөөрүүлж нэгэн зэрэг дэмжүүлнэ гэдэг ойлголт байдгүй л дээ. Ер нь төвийг сах гадаад бодлого гэдэг чинь өөрөө тийм тогтцсон загвар биш. Модель байхгүй. Энэ бол тайлбарлаж өгөөч тийм ээ. Иргэд маань бас тэр бүрийн төвийг сах бодлого гэхээр ер нь одоо дээшээ суудлаа алдахгүй, доошоо юугаа алдахгүй гэдэг шиг л ийм ойлголттой байгаа болохоос яг үнэхээр олон улсын түвшинд одоо байнга төвийг сах бодлого гэдэг нь яг юу хэлдэг юм бэ? Банк гэдэг үгээс их эмзэглээд ах шиг байна. Тэгэхээр банк гэдэг үгийг бол хэрэглэхгүй байж болно л доо. Ер нь төвийг сахина гэдэг маань бол монголчуудын хувьд бол хин эцэхгүй туглын тураахгүй. Альч улс гүрэнтэй дайсагнахгүй. Дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай. Тийм ээ одоо энэ чинь нэгдсэн үндэсний байгууллагын 190 гаруй гишүүн улсуудаас бараг бүгднтэй за 4-5 үлдсэн. Тийм ээ дипломат харилцаа тогтоочихсон. Тийм өрн дорны бүх улс орнуудтай найрсаг харилцаатай. Тэр АСЕМ-ийн дэд хэмжээний уулзалтыг хийсэн байдлыг л харал та тийм ээ. Маш их зөрчилдөөтэй хоорондоо зөрчилдөөтэй улсууд Улаанбаатарт хилцээний ширээнд суусан шүү дээ. Улаанбаатарт ирээ. Тэднийг уулзуулж чадсан шүү дээ. Тэгэхээр бол энэ сүүлийн одоо 25-6 жилийн арчлын жилүүдэд явуулсан бодлого маань үндсэндээ төвийг сахсан гэж зарлаагүй ч гэсэн төвийг сах чиглэлтэй тийм ээ. Ихэн эцээхгүй туглын тураахгүй. Бүх улс гүрэнтэй найрсаг харилцаатай. Бүгдийнх нь дунд тийм нэр хүндээ зөв болсон, зөв байраа болсон. Ийм бодлого явуулсан л да. Тэгэхээр бол ухаандаа цөмийн зэвсэггүй статус гэж ярил л да. Тэр чинь төвийг сах элементүүд байж байгаа. Тийм ээ. Одоо жишээ нь хоёр гүрэнтэй байгуулсан 1994-1993 оны найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээнүүдэд тийм аль алийнхын эсрэг цэргийн өвчт холбоонд орохгүй гэж байж л байна тийм ээ. Нутаг дэвсгэртэй бол гадаадын цэрэг байрлуулахгүй, гадаадын цэргийн бааз болохгүй гэдэг. Тийм ээ дамжин өнгөрүүлэхгүй гэж дандаа төвийг сахсан элементүүд ингээд манай өмнөх бодлогод яваад байсан байхгүй. Тэгэхээр бол тийм 15 онд ерөнхийлөгч энэ бодлогыг зарлахтаа бол тийм одоо эрс тэс айхтар хурцаар тавиагүй шүү дээ. Ерөөсөө маш тодорхой байгаа шүү дээ. Дайн байлдаан зэвсэгт мөргөлдөөний төвийг сахна
Тууштай төвийг сахин инх 50 цагт зэргийн эвсэл холбоонд орохгүй л гэж байна. Тэгэхээр энэ дээр бол айгаад их юм ер нь юу вэ? Төвийг сахчтай зэрэг гадаад харилцаанд зогсоод хамтын ажиллагаанд унтраад бид нар ингээд дэлхийд дахинд изоляцанд ороод ингээд ганцаардаж явчих юм шиг ойлгоод байгаа. Тэр асуудал байхгүй шүү дээ. Тийм. Харин ч төвийг сахсан улс руу чинь гадаадын улс орнууд өөрийнхөө хөрөнгийг бол найдвартай байрлуулж болно, тийм ээ. Банк санхүүгийн бизнесийн хөрөнгө оруулалтын бодлогыг чөлөөтэй явуулж болно. Энд янз янзын хувилбар байж болно. Тэгэхээр үүнийгээ бид нэр хуульчлаад авах хэрэгтэй. Тэгээд хуульчсныхаа дараа өөрийнхөө гадаад бодлого суулгаж их хэрэгтэй. Энэ гэхдээ их олон жилийн ажил л да. Одоо Швейцар улс төвийг сахиад 200 гаруй жилийг туулж байна л да. Тэгжээж 20 дугаар зууны дунд үеэс амжилт олсон тийм ээ Швейцар улс. Түн шиг би 200-300 жил гэж би ярих гэж байгаа ш. Гэхдээ өнөөдөр маргааштай ач үр шимн бол үзэгдэхгүй байсан ч хожим бол их зөв бодлого байжээ гэж яригдах асуудал байж болно шүү. Ерөнхийдөө шиг яг Монгол улсын байнга төвийг сахих бодлого баримтлаа гэдэг энэ одоо мэдээлэл хийсэн дараа олон улсад ер нь яаж хүлээж авсан бэ? За энийг бол яг хэвдээ мэдээч хэрэг төвийг сахисан улсууд бол шууд дэмжсэн. Нэгдсэн улсын байгууллагч гэсэн дэмжсэн. Би өөрөө төвийг сахих бодлого судлахаар Мальта, Австри, Швейцар гэдэг улсуудад явж байсан. Швейцарт 2 удаа явсан. Бүр гадаад явмад нь очиж төвийг сахих туршлагыг судалж бүр тэнд бол хичээл ном үзэж яваад ирсэн л дээ. Тэгэхээр тийм улсууд бол шууд дэмжиж байгаа. За нөгөө талаасаа бол энэ их гүрнүүдийн хоорондын зөрчил дүнд Монгол улс аль талдав гэдэг дээр бол бас их айхтар тулгалт гарч иж байна л да. Чи хэний талдав гэдгийг өнөөдөр ингээд шууд ил цагаан шууд тавьдаг болцсон. Ийм цаг үе. Тэгэхээр бол зарим үед бол бид байр сууриа илэрхийлэхгүй тойрч өнгөрмөр юм байна. Үнэндээ хонд Орос Америкийн зөрчил дунд гэдэг юм уу, Хятад Америкийн зөрчил дунд, Хятад Японы зөрчил дунд. Эсвэл Орос Европын холбооны зөрчил дунд бид бол нэг талд нь зогсмооргүй байна. Бүгднтэй бид найрсаг харилцаатай. 3 дахь зөрчлийн бодлогоо тууштай явуулж байна. Ийм нөхцөлд бол бид танай талд байна. Бид энэ дээр танай байр суурийг хатуу дэмжинэ гэж ерөөсөө хэлж болохгүй байна. Тэгэхээр бид гарц хайх хэрэгтэй болно, тийм ээ. Ямар нэгэн тийм нөөц вариант хувилбар бодох шаардлагатай болно. За тэр нь төвийг сахих бодлого байж болно гэж, тийм ээ. Болно гэж хэлж байгаа болохоос байх ёстой гэж би хэлээг байл та. Аливаа асуудал бид төвийг сахих бодлоготой баримталдаг учраас олцохгүй байж болно гэсэн одоо тайлбар бас хийж болох нь тийм үү? Энийг засч болох уу дараа. Дахиад хэл. Аливаа асуудал өөрсдийн хатуу байр сууриа баримтлахгүйгээр байнга төвийг сахих бодлого баримталж байна гэдэг ийм одоо үзэл баримтлалаа илэрхийлэх юм бол олон улсын түвшинд хүлээн зөвшөөрнө л гэсэн үг үү? Жишээ нь бол Монгол улс өнөөдөр байр сууриа одоо тууштай илэрхийлж болохооргүй, тийм ээ. Аль нэг талд нь зогсож болохооргүй юм эмзэг хэцүү асуудлууд юм тулгарч байна. Шинэ дэлхийн дөрвөстэй хямрал байна. Одоо бол дэлхийд дээр бол global refugee crisis гэж яриад байгаа. Тийм ертөнцийн дөрвөстэй хямралын ийм эрүү үе болчихсон гэж. Тийм учраас өнгөрсөн онд бол нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы үед 51-р чуулганы үед Америкийн нэгдсэн улс санаачлаад дэлхийн дөрвөсний асуудлаар дэд хэмжээний уулзалт хийчихсэн шүү дээ. Тэгээ Монгол улс тэрэнд оролцсон, уулзалтанд оролцсон. Дэлхийн 50 гаруй орны төр засгийн тэргүүнээр орсон. За энэ үл яг өмнөх Обамагийн засгийн газрын тууштай бодлого байсан байх. Трампын үед бол үүнийг дэмжихгүй байж болно. Тэгтэл Обамагийн үед бол бид янз бүрийн шахалтанд орж ирсэн. Би одоо нуухгүй. Энэ бол манай гадаад бодлогын айхтар нууцлах зүйл биш. 15 онд ерөнхийлөгч нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамблеийн 50 дугаар чуулган дээр 70 дугаар чуулган дээр төвийг сахих бодлогоо зарласны дараа яг тэр өдөр яг нэгдсэн улсны байгууллагад бол терроризмын эсрэг, лалын улсын эсрэг олон улсын саммит зохион байгуулсан. Тэрэнд Монгол улс эвтэйхэн оролцоогүй гараа явуулсан. Тэр үед Америкийн талаас тавьж ирсэн хүсэлт юу байсан бэ гэхдээ зэрэг. За Обамагийн засгийн газар учраас би одоо шууд ил ярьж байна. Трампын бодлого биш. Тэр үед бол энэ Сир Иракт байлдж байгаа Америкийн нэгдсэн улс тэргүүтээ лалын улсын эсрэг олон улсын цэргийн хүчний өвсөлд Монгол улсыг оролцооч гэж. Одоогор бол 65 улс байна. 66 дахь нь болж оролцооч гэсэн хүсэлтийг тавьсан. Тэгвэл бол Монголоос онц юм шаардаагүй. Цэрэг оруулгээгүй, байлдвал гээгүй. Монгол улсын нэр хүндийг ашиглан, нэрийг ашиглан, төрийн далбааг нь ашиглана гэж. Төрийн департамент ч энийг ярьсан, нөбийн үед ч ярьсан. Монгол улс эвтэйхэн нөгөө төвийг сахсан нэгдсэн улсны байгууллага зарлцсан учраас гээд бултаад өнгөрсөн байхгүй. Тэрнээс. Тийм ээ. Одоо улаан цай бид тайлбарлаад алга болсон. Хэрвээ бид Ирак, Сирд Америкийн нэгдсэн улсын эвслийн 66 дахь гишүүн гээд
тугаа мандуулчихсан, төрийн талбайгаа мандуулсан, нэрийг ашиглуулсан явж ирсэн бол өнөөдөр энэ лалын улсынхан ч гэдэг юм уу, энэ олон улсын террористүүд Монгол улсыг ямар хэмжээнд түлээж авсан байх вэ? Тийм ээ? Анилдсан байж болно шүү дээ. Тийм ээ? Террорист ажиллагааныхаа нэг талбар болгоод анилдсан байж болно шүү. Тэгээ эдний хувьд бол ер нь хэлж таахын аргагүй айхтар ноцтой ийм гинтийн бодлого гаргаж ирж шүү дээ, тийм ээ? Францд, Парист болсон дэлбэлэлт, Брюсселд болсон дэлбэлэлт, Стамбулд болсон хядлагууд байна, тийм ээ? Ингээд ярих юм бол Нью-Йоркд байна, Америкт байна, өөрт нь бас. Тэгэхээр бол энэс эвтэйхэн болтоод гарч ирсэн. За өнгөрсөн жил 2016 онд Америкийн нэгдсэн улсын төрийн нэрмжийн дарга Жон Керри Монголд айлчилсан. Тэгээ бас Обамагийн засгийн газрын гишүүн. Одоо Трамп тамаа байхгүй. Тийм ээ, Жон Керрийн айлчлалын үед бол би өөрөө хэлцэн дээр сууж байсан хүн мэдл байх уу. Тийм ээ. Дэлхийн дөрвөстэй хямралыг шийдвэрлэхэд Монгол улс ямар үүрэгтэй юм бэ? Жил болгон 3,000 цагаачийг дөрвөстэй хүлээж аваа. Сир Иракаас. Өөр төвч хэлсэн 3,000. Жил болгон 3,000. Хөөх. Бид нөгөө төвийг сагснараа аргалал ингээл наадах чинь манай харилцаагаа бид одоо. Ингэж л аргалахгүй болвол тийм ээ төвийг сах чинь одоо зэвсэг болчиход байна шүү дээ. Ингэж одоо ам таглах. Одоо жишээ нь бодлоо та нар эн чинь манай Улаанбаатар хотод сая 200,000 хүнтэй гэж бод. Жил болгон 3,000 дөрвөгч авах юм бол дөрвөгчийг голцоо исламын улсууд тийм ээ Сир Иракаас, Афганистанаас тийм ээ Арабын хавар одоо дайрсан Йеменээс аваад үз. За Африкаас нэмэгдэж магадгүй. Тийм ээ? Монгол улс тэрийг даах уу? Тэр 3,000 ч юм бол 2 жилийн дараа тийм ээ үржин. Одоо жишээ нь Германд юм уу эсвэл Европын орнуудад Европын холбоонд бол нэг эмэгтэй хүнд төрөлтийг хүүхэд төрүүлэх болцоотой тийм насны нэг эмэгтэй хүнд Европ эмэгтэй хүнд 1.3 хүүхэд ногдож байна. Тэр бол яг тэ 1.2 гэдэг утгаар 1.3 гэж байна. А тэгвэл Европт байгаа хүүхэд төрүүлэх чадвар бүхий мусульман эмэгтэйд 8 хүүхэд ногдож. За тэгэхээр дөрвөсөд 3,000 хүн ирлээ. Хойдон жилд дахиад 3,000-ийн нөгөөдөл чинь нэмж өгнө, тулгаж өгнө. Тэрний дараа дахиад 3,000 нэмж өгнө. Нэг бол яг энэ бол бүр манай гадаад хэргийн сайдд тэр үед Америкийн талаас хэлсэн одоо санал. Хэрвээ 3,000 хүн авахгүй бол жил болгон $5 сая төлөх гэсэн. Бид тийм долларыг тийм ээ энэ дөрвөсдгийг төрүүлсэн Арабын хаврыг өдөөсөн тэр мөргөлдөөнд Монгол улс оролцоогүй хэрнээ энд эсвэл $5 сая төлж явах эсвэл 3,000 хүн цагаач авч явах юм болцоо байна уу? Энийг монголчууд төсөх үү? Тэгэхээр төвийг сагсан гэдгээрээ л ам таглагаас өөр арга байхгүй. Тэгэхээр төвийг сахих бодлого ямар том үр дүн авчирдаг юм бэ гэдгээр та бас их сонирхолтой жишээн дээр дурдлаа л да. Энэ яг улсууд манай энэ үзэгчид юм монголчууд мэдэхгүй байж болно. Би өөрөө дотор нь галтагаан дотор нь байгаа хүний хувьд байсан хүний хувьд би ярьж шүү дээ. Тэр бүр мэдээлэл байдаггүй учраас иргэд маань буруутгах зүйл маш их гаргаж ирдэг. Одоо жишээ нь АСЕАН дээр тийм ээ ядуу мөнгөгүй эдийн засгийн хямарсан байж яахлаар тэр олон хүнийг авчирдаг юм бэ? Яагаад юм гэж мөнгө зарцуулдаг юм бэ гэдэг юм шүүмжлийг л олон нийт тавиад байсан шүү дээ. Та яг судлаач хүний хувьд энэ дээр юу мөрд? Үгүй судлаач хүний хувьд чи би юуг нь хэлэх вэ? Ерөөсөө эн чинь эрүүл ухаантай Монгол хүн л ойлгох зүйл шүү дээ. Тэр их АСЕАН чинь өндөр хэмжээнд яслал төгөлдөр зохион байгуулснараа дэлхийд дахинд тэр дундаа Аз, Европын энэ АСЕАН гишүүн орнуудад Монгол улсын нэр хүнд ямар өндөрт гарваа гэдгийг тийм ээ. Тэр 2 өдөр 3 өдөр чинь дэлхийд дахин монголоор амьсгалж ялаа шүү дээ. Энэ гэхдээ миний үг биш шүү чинь Германы хэвлэлээр гарсан үг. Берлин төвлөгдсөн сонины үг. Дэлхийд дахин монголоор амьсгалж ялаа шүү. Тэр үед тийм ээ юу болсон бэлээ? Турк төр хэрэгэлт болох шахсан. Айхтар том хямрал дэгцсэн. Улаанбаатар л бол харсан шүү дээ. Европын холбооны удирдагчид Улаанбаатарт байна. Эдгээр юу гэж энэ Туркийн хямралыг дүгнж байна. Тэгсэн байхаа. За тэр үед Францд нөгөө айхтар том далайн хөвөнд байсан хотод айхтар том террорист талдаг дэгдсэн. Францын гадаад хэргийн сайд энд явж байсан. Улаанбаатар руу энэ хүн юу гэж байна? Энэ хүн юу гэх вэ? Энэ АСЕАН дэд хэмжээний уулзалт энэ террорист талдлагыг юу дүгнэх вэ? Дүгнэх нь гэж. За тэгээд Улаанбаатарын тунхаглал байна. Нийслэл Улаанбаатар хотынхаа нэрээр нэрлэгдсэн тунхаглалыг ойрын 100 жилдээ АСЕАН дэд хэмжээний уулзалт болгон дээр сөхөж ярьж магадгүй. АСЕАН ажлын энэ чухал баримтчиг болоод орчлоо. Тийм ээ? Замын зураг болоод орчлоо, мөрийн хөтөлбөр болоод орчлоо. Улаанбаатарын тунхаглал. Ойлгож байна Улаанбаатар.
Хельсинкийн тунхаглал гэдэг шиг юм болох гэж байна шүү дээ. Хельсинкийн төгсгөлийн баримтчиг гээд үрд мөнхөрдсөн Финляндыг мандуулсан нэг баримтчиг байгаа шүү дээ 75 оны. Түүн шиг Улаанбаатарын тунхаглал. Тэгэхээр энэ дээр бол би мөнгөнд дүү ярмааргүй байна. Таны бас нэг бичижсэн нийтлэл ихэнх анхаарал татчихсан 4 ерөнхийлөгчийн 4 гадаад бодлого гэдэг судалгааны нийтлэлсэн тийм ээ. Тэнд бас та бас асар их судалгааг хийсэн байж таарна. 4 жил гэдэг бол сүүлийн 27 жил 4 ерөнхийлөгчд бол одоо Монгол улсын ардчлалын 27 жилийн цаг хугацаа гэж ярих баг. Судалгаан дээр та ер нь ямар дүгнэлтийг хийсэн бол? Тий, ер нь би өөрөө тэр судалгааны дүгнэлтэнд нэг өмөр хэлбэрээр тайлбарлчихъя гэж тийм ээ. Одоо пирамидын урын харуулчтай зэрэг дээшээгээ өргөн доошоо нарийнхан болчих шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол 27 жилийн өмнө Монгол улсын гадаад бодлого тийм нарийнаас эхлээд өнөөдөр хүртэл тийм их өргөн хэмжээнд тархжээ гэж тийм ээ. Дээшээгээ улам л баяжаад агуулганд баяжаад явсан байна. Тэгэхээр бол би энэ дээр Очирбат, Багбанд, Инкоер, Элбэгдэрж гэсэн 4 ерөнхийлөгчийн гадаад бодлогыг дүгнэхийг хичээсэн. Тийм ээ. Очирбатхан 7 жил ч гэдэг юм уу, Багбанд 8 жил тийм ээ. За өмнө их хурлын дарга байх үе. За тэгээд Инкоер гоо бол ерөнхийлөгчөөр 4 жил, урд нь ерөнхий сайдаар 4 жил. Тэгээд одоогийн ерөнхийлөгч чинь ерөнхий сайдаар 2 удаа ажилласан. Одоо ерөнхийлөгчөөр 8 жил гэдэг. Ингээд үзэхэд бол энэ хүмүүс Монгол улсын гадаад бодлогод маш том эерэг үнэлгээ өгөхөөр ийм алхмуудыг хийсэн байна. Эерэг алхмуудыг. Ухаантай олон талт хамтаа ажиллагааны чиглэлээр ихтэл Багбанд Инкоерийн үед бол огцом том дэвшил гарсан байна. Тэгээ өмнө нь бол гардаггүй байсан. За ингээд ухаандаа би Очирбатгаар бол ингээд ухраад ярихад чинь тэр социализмын дараах Монгол улс тийм ээ зөвлөл холбоот улсаас дөнгөж салчихсан. Социалист хамтын нөхөрлөл нь байхгүй болчихсон. Тийм ээ зөвлөлтөөр тэжээлгэж ирсэн. Тийм ээ дагуул улсын гадаад бодлогыг биеийн даалгасан гадаад бодлого болгож гаргаж ирэхэд тэр хүн 7 жилд ямар идэвхтэй ажилласан бэ гэж. Тэгэл Очирбатгийн үед чи нөгөө цөмийн зэвсэггүй статус байна тийм ээ. Гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний хэлбэр байдлын үзэл баримтлалууд байна. Их хурлын дарга нь тэр үед Багбандгой байж байсан. Тэгээ 92-оос 96 оны эдгээр нэг нам дэндүү олонх байсан ч гэсэн мундаг гавьяата парламент. Энэ хоёр том баримтчгийг баталснараа. За дараа нь 96 онд арчилсан хүчний засгийн газар гарчээд дахиад нөгөөдхийн төгөлдөржүүлээ. Дэлхийн худалдааны байгууллагад 2 хөшөөсөө төрүүлж илсээд. Тийм ээ. АПЕК дэлсэх том алхам хэрэгжүүлээд. За тэгжэл 2000 он гараа явцсан чинь Багбанд Инкоер нарын үед олон талт хамтаа ажиллагааны чиглэлээр арчлалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар баг хурлыг Улаанбаатар. Дэлхийн 120 орчим улс орон оролцоод маш том хурлыг 2003 онд хийсэн. Тийм ээ. Монгол улс Шанхай хамтаа ажиллагааны байгууллагын ажиллагч гишүүн болсон. Тийм Азийн өөр олон талт механизмуудад орсон. За Инкоерийн үед бол асемд хэлсэн ерөнхийлөгч байгаа. За тэгвэл дараагийн Элбэгдэрж ерөнхийлөгчийн үед сүүлийн 8 жил тийм ээ олон талтай хамтаа ажиллагаа. Давосын эдийн засгийн форумын байнгын идэвхтэй хүндэт гишүүн болцсон явж байна Монгол улс. Давосын эдийн засгийн форум тийм ээ. Нэгдсэн улсын байгууллагад маш идэвхтэй ажиллалаа тийм ээ. Энэ олон улсын хэмжээнд арчлалыг түгээн дэлгэрүүлэх талаар Монгол улс ямар гавьяатай ажиллав. Тэгээ Монгол улсын арчлалын туршлагыг өнөөдөр Азийн орнуудад түгээн дэлгэрүүлдэг, сургадаг. Манайх багш улс болчиход байна тийм ээ. За тэгжээтэл энэ асемын дэд хэмжээний уулзалт, энэ гурвуулсан дэд хэмжээний уулзалт гэдэг. Ингээд ярих юм бол үнэхээр бүр хоошоогоо бол дандаа өргөжин тэлсээр өнөөдрийг хүрсэн. Тийм учраас би тэр өгүүлэлдээ өөрөө бичсэн байгаа юм л да. Дөрвөн ерөнхийлөгч дөрвөлөнд нь бол гадаад бодлого дээр онц сайн дүн тавилаа гэж бичсэн байгаа. Тэгээ яг сонноос сонирхолтой энэ төрийн захиргаа гэж сэтгүүл дээр одоо бүр тусгай дугаар болоод бүр нэлээд дэлгэрэнгүй гарна. Энэ өгүүлэл маань дөрвөн ерөнхийлөгчийн дөрвөн гадаад бодлогод одохгүй хэвлэгдэх юм. Тас хэллээ шүү дээ. Дөрвөн ерөнхийлөгчийн дөрвөлөө бас гадаад бодлогын хувьд одоо том алхмуудыг одоо өргөжүүлэх бодлогыг баримталж чадсан гэж. Зөв эгэлтэйг явуулж байгаа ардын үг бол бид өнөөдрийнхээ ерөнхийлөгчд дүгнэлт тавьж байгаа боловч за дараагийн сонгогдох ерөнхийлөгчд бас одоо тийм ээ хэлэх үгээ хэлэх өөрөөр хэлбэл сургаалыг хэлэх төр боломжийг бас хайж л байгаа л да. Та ер нь дараагийн шатнд дараагийн тийм ээ алхам ер нь гадаад бодлого юу байх ёстой гэж хэлэх үү? За дараагийн алхам тийм байх болно гэж би өнөөдрийг өөрчилж тааж чадахгүй л дээ. Тэгвэл би энд нэг зүйлийг л хэлэх хэрэгтэй. Ягаад гэвэл зэрэг Монгол улсын гадаад бодлого гэдэг чинь нэгэнтээ ингээд тогтчихсон. Саяын энэ 27 жилийн байдлаар тийм ээ. Гадаад бодлого нэгэнтээ тогтчихсон. Залгам чанараа хадгалсан тийм ээ. Нээлттэй, идэвхтэй, прагматик ийм гадаад бодлого л доо. За хэрэг дээрээ төвөгсгсөн. Тань дундыг барьсан. Ийм гадаад бодлого байхгүй юу? Тэгээд бүх улс оронтой найрсаг харилцаатай байдаг. 3 дахь чөршийн бодлогоо маш тодорхой томьёолчихсон. Тэгээд түүнийг гадаад бодлогын үзэл баримтлалаараа хуульчилчихсан. Түүнийг улам боловсронгуй болгоод нэмж байжуулаад 11 онд баталчихсан.
Тэгээд манайд хэвшсэн нэг юм байна л да. Гадаад бодлогын үзэл баримтлалыг тодтогч цааш нь дэлгэрүүлж бодлого болгож хэрэгжүүлдэг. Энэ улсын хурлын сонгуулийн дараа байгуулагдсан шинэ засгийн газруудын гадаад үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дотор байж байгаа шүү дээ. Гадаад бодлогын хэсгээр дандаа энэ үзэл баримтлалаа тодтогч явуулсан. 96, 2000, 2004, 8, 12, 16 бүгдэнд нь ингээ явуулчихсан учраас бол Монголд бол аль нам хэн ерөнхийлөгч болох аль нам засгийн эрх барихаас шалтгаалаад үл шалтгаалаад Монгол улсын гадаад бодлого бол залгам чанараа хадгалсан нээлттэй, идэвхтэй, прагматик ийм гадаад бодлого байж ирсэн гэдгийг л хэлэх хэрэгтэй. Дараагийн ерөнхийлөгч гэсэн энэ хамаарна. Гурав дахь хөршийн бодлого, гурав дахь хөршимаа манай гурав дахь хөршимаа гэдгийг ерөнхийлөгч илбэгд орж хэлсэн санаж байна тийм ээ. Тэр юунхээр Монгол улсын гурав дахь хөрш гэхлээр бид өнөөдөр хичнээн улс орныг итгэл дүүрэнд дурдах бол. Ер нь гурав дахь хөршийн бодлого дотор бол тэдгээр улс тийм байна, ийм байна гэсэн айхтар тийм нарийн зааг, ялгаа, тоо байхгүй л дээ. Гэхдээ гадаад бодлогын үзэл баримтлал дээр байж байгаа. Орос Монголтой харилцсны дараагийн харилцах бодлогын дараа 3 дахь хөршүүд гээд Америкийн нэгдсэн улс, Япон тэргээ заасан байж байгаа шүү дээ. Тэгвэл бол тэрийг гих мэтгээд байж байгаа. Бас энэ чинь олон улсын форум, олон улсын байгууллага тийм ээ байж болно. Ер нь бүлэг энэ Монгол улсын арчин шинжилгээг дэмжсэн, Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой, тэгээ Монгол улсад ямар нэгэн ашиг сонирхолтой ийм аль ч улс орныг бол бид өөртөө өрн дуудаж байгаа шүү дээ. Аль болохоор маш олон улс орноос Монгол улс хамааралтай болж иж манай хөгжил дэвшил тусгаар тогтол маань баталгаажнаа гэсэн ийм байр суурьтай байж байгаа. Тэгэхээр бол яг 3 дахь хөршийн бодлогыг бол ерөөсө 90 онд зөвлөл бот улсаас салаад шинэ бодлого гаргахтаа л Америкийн нэгдсэн улсын тэр үеийн тэрийн нэмчгэн дарга Джеймс Бейкер ирээд хэлсэн үг шүү дээ. Та нарын 3 дахь хөрш чинь бид байж чадна гэж. Тэгэхээр энэ бол газар зүйн ойлголт биш. Энэ бол геополитикийн бүр цаагаараа гео эдийн засаг тийм ээ. Геокультур олон янзаар тайлбарлаж болно. Ухаандаа бид энтхгийг яагаад нэрлэж болохгүй? Оюун санааны хувьд тийм ээ. Энэ чинь бол 3000 жил, 2000 жилийн өмнө Монгол энтх хоёр шашин соёлын хувьд холбоотой байсан бол манай оюун санааны нэг хөршин тэр мүү гэдэг ч юм уу тийм. За эдийн засаг хөрөнгө оруулалт гэдэг яхаарахгүй 3 дахь хөршин Япон байдаг ч юм уу тийм ээ. Жишээ нь Өмнөд Солонгос байна. Бас олон хүчин зүйлээр Монголтой холбогдсон. Гэх мэтээр ингээд энэ харилцаа холбоо бол үнэхээр цаашаа бол тасрахгүй л дээ. Тэгээд ч ер нь манай үеийн засгийн газрууд ерөнхийлөгч нар гарч ирээд шинэ засгийн газар байгуулагдаад шинэ ерөнхийлөгчөө томилогдоод хоёр хөршөөсөө айлчлалаа эхэлдэггүй шүү дээ. Эн чинь бол тийм ээ хоёр хөршөө үл тоож байгаа хэрэг биш. Ухаандаа элбэг дөрж ерөнхийлөгч 2009 онд сонгуульд ялаад гарч ирэл хамгийн түрүү энтхгээс айлчлаа. Энтхэг тийм ээ сая шинэ засгийн газар байгуулагдаад ерөнхий сайд Эрдэнэт Японд айлчлаа биз тийм гадаад тэргийн сайд мөнх хөргөл Япон Солонгост айлчлсан гэдэг ч юм уу тийм энэ чинь бас 3 дахь хөршөө хаяхгүй гэсэн манай үндсэн бодлого яваад байна гэсэн үг л дээ тийм 3 дахь хөршийн бодлогыг бол алдахгүй байна. За баярлалаа их үзэгчдээ. Тэгэхээр сонирхолтой ярилцлага байлаа. Гадаад бодлогын судлаач эрдэмтэн Баяр Хүүтэй бид бас Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхаа хугацаанд ер нь гадаад бодлогод ямар нөлөөллийг авчирсан бэ? Бид бас мэдээлэлгүйгээс шалтгаалаад ямар дүгнэлтийг хийж байсан бэ гэдэг дээр бас миний хувьд бол томоохон өөрчлөлт гарлаа гэж бодож байна. Яагаад гэвэл үнэхээр 3000 дөрвөгчийг авчрах ёстой юу үгүй юу гэдэг ийм мэдээллийг бол би бас сэтгүүлчид бас олоогүй л үзээгүй л ийм мэдээлэл байсан байна тийм ээ. Сонирхолтой мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Тэгээд ард иргэд маань үзэгчид маань өөрсдөө бас бидний ярилцлагад дүн шинжилгээгээ хийгээрээ юутаач бид гадаад бодлогын судлаач эрдэмтэн Баяр Хүүтэй ярилцаж та бүхэндээ Монгол улсын гадаад бодлого өнөөдөр ямар хэмжээнд байгаа бид юу хийх ёстой юм юу хийж чадсан юм за бид монголоороо харах тэр сэтгэл юунаас эхэлтэй юм гэдэг нь бидний яриас та бүхэнд хүрсэн байх гэж бодож байна. Танд их баярлалаа таны ажилд ажилласан.